한국의 몽주직 부탁해서 좀 할지. 다른 필играмын чин дараа Ташлах клубын дөрвчийг эрдэнэлэг цагаанлаас Баруун аймгийн нийгмийн спортын насны дөрвчийг бүслэн хөх талаас үтжээ. Аймгийн иргэншил хөсөлж жишээнэн болоо. Марал арим бол энэ иргэн барихтаа шинэ маргамаа санаалаас Скринийн цаатаас их бол хөх талаас хараа. За 66 кг-ийн жигмийн хүрэл медалийн төлөв байрлалаа явуулчих шүү. Энэ хоёрын дараагаар хэлбэр цагаан талаас Чахмаа 57 кг-ийн шинэ өдрийн маргамаа санаалаас Гол спортны 아리고 못하고 있어야 마르카마 몽주지도 그룹이 아이로 못하고 있어야 마르카마 안오데 Октын 44 кг-ийн жингийн барилдаан Сүхбаатар аймгийн Баясгалан цагаан талаас Хангардын Гандима төвд талаас бэлдэж байгаарай. цагаан талаас гарч ирэлцэн спортын төв сургуулийн болцоохон өрсөлдөгч айлж шигшээ 8 шалгалтаа Төвшинбаяр Дарханбаатар дараа нь Баянзүрх дөрөв Жэков дараа нь Хангард спорт хороо Илбэгт орж цагаан талаас хөх талаас шинэ надрах төвчний Нямдава бэлтэж байгаарай. Октын 44 кг-ийн жинд Хойсомбор аймгийн Баясгалан цагаан талаас Хангардын Гандима энэ хоёр хэмбэрэлтаны дараа бэлдэж байгаа.
Охтын 44 кг-ын жинг ээжлээд баригдсан шүү. Цагаан талаас гарч ярилцсан бүхэлдэх төвчөөний Төвшин баяр өрсөлдөгч альж нэг Охтын 44 кг энэ хоёр бүхийн барилдааны дараа Говьсөнбөр аймгийн Баясгалан цагаан талаас Хангар спорт клубын Ганжима Чингэлтэй дүүргийн Хонгор зул цагаан талаас Хинтээ аймгийн Адиа суран бэлэн байж байгаараа 44 Цагаанбатар ахтем Дөлбөө 102 дугаар сургуулийн Баттүшиг 102 дугаар сургуулийн Баттүшиг хөгтлөөс гараарай. Спортын төв сургуулийн Төмөрбаатар цагаан талаас Цагаанбатар академийн Батнинрал хөгтлөөс үлдчихээрэй. 44 хонгор зул Чингэлтэй дүүргийн хонгор зул Хинтээ аймгийн Адиа суран бэлдэж байгаараа 44 Чингэлтэй дүүргийн хонгор зул цагаан талаас Хинтээ аймгийн Адиа суран энэ хоёр бүхийн барилдааны дараа Охтын 40 кг-ын жингийн барилдаан явагдана. Баян хонгор аймгийн Кишиг сүрэн цагаан талаас Өмнө 40 кг-ын жингийн энэ хоёрын барилдаа Баян хонгор аймгийн Кишиг сүрэн цагаан талаас Өмнө аймгийн Төмөн сар бэлдэж байгаараа 40 кг. Хинтээ аймгийн Адиа суран өсөж байлаа. За 40 кг-ын жингийн Баян хонгор аймгийн Кишиг сүрэн цагаан талаас Өмнө аймгийн Төмөн сар
44 кг-ын жинд энэ хоёр бүхэн барилдааны дараа шинэ одрос дивизионы Ариун туяа цагаан талаас Хинтээ аймгийн Марал мячид цагаан талаас гарч ирэлцсэн Цагаанбатар Актем Дөлгөө 102 дугаар сургуулийн Баттүшиг 102 дугаар сургуулийн Баттүшиг хөгтлөөс гараарай. Спортын төв сургуулийн Төмөрбаатар цагаан талаас Цагаанбатар Академийн Батнинрал хөгтлөөс бэлтжээрэй. 44 хонгор зул Чэнгэлдээ дүүргийн хонгор зул Хинтээ аймгийн Адиа суран бэлдэж байгаа 44. Чэнгэлдээ дүүргийн хонгор зул цагаан талаас Хинтээ аймгийн Адиа суран энэ хоёр бүхэн барилдааны дараа Охтын 40 кг-ын жингийн барилдаан явагдана. Баян хонгор аймгийн Хишиг сүрэн цагаан талаас Жарм зурга. Хангар спорт клубын болон зөвлөсөн хүчээр Алдар спорт клубын Сурма Жинко клубын Ариун алтан медалийн Ундар Марал Ариун цэцгэн Жинко клуб яг гараач ой баг энэ ч хотын дэржээр хөтлөөс гараарай. Хэдэн килограммын жинд цаанаас гарч ирсэн Монголын жүжиг академийн орчин Ариун хүнд өсөлтөж явж хүргээмийн медалийн багцаалаа